19 настай Стибалис Жоржина Чаузиг хүмүүс галзуу солиотой гэж дуудаж байсан хэдий ч тэрээр эх 7 хоногт Лондон хотод болох Английн ханхүүгийн хурманд оролцох мөрөөдлөөсөө огцомч няцаагүй байна. 16 хоногийн турш үзэсгэлэн зарласныхаа дараа би сүлдэж хайцсан өөрчлөгдсөн гэж тэрээр хэлжээ. Харин одоо Чауз охин мөрөөдөлтөд хүрэхэд нэг алхам ойртсон байна. Сайхан сэтгэлтэй нэгэн хүн өсвөлэн зарласан тухайд сонсоод түнд мөнгө зээлүүлэхээр болсны дараа буюу өчигдөр Чауз нийслэл хотыг зоржээ. Тэрээр одоо Лондон хотыг зорих боломжтой болсон ч хурмын бэлэг болгон өөрөө зурсан Уильям Кэт хоёрын хөргийг өөрсдөд нь өгөх дараагийн зорилт түүнийг хүлээж байна. Чауз 2 дугаар сард Мехикотын захад орших гэрээсээ явж Английн элчингийн байрны өмнө очин ханхүүгийн хурмын урилга авахын тулд өсвөлэн зарлахаар шийджээ. Харин түүнд хурмын урилга байхгүй гэдгийг олон удаа хэлсэн байна. Мексикийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өсвөлэн зарласан охины тухай олон удаа мэдээлсэн бөгөөд түүний энэ үйлдэл лоббич Октавиа Фич Лазогийн сэтгэлийг хөдөлгөж чаджээ. Чавезийн шургуу зан миний сэтгэлийг хөдөлгөсөн. Тиймээс би түүнд Лондон руу нийцэх зардлын мөнгийг зээлүүлэхэр болсон гэж Лазо хэлжээ. Чавез охин досон будгаар Уильям Кэт хоёрын сүү тавьсан зургийг бүтээжээ. Энэ нь түүний жижиг өрөөндөө хадгалдаг хааны гэр бүлтэй холбоотой зургнуудын нэг юм байна. Лондонд очсныхаа дараа зургийг маань ханхүү Уильям Кэт хоёрт миний өмнөөс дамжуулж өгөх хэн нэгнийг олохыг хичээнэ. Энэ нь хамгийн сайхан арга биш гэдгийг би мэднэ. Гэхдээ намайг тэдэнд ойртохыг зөвшөөрөхгүй гэдг нь ойлгомжтой гэж Чавез охин хэлж байна. Намайг төрөхөд нас орсон ээж маань Английн хааны гэр бүлийг Диана Гүнжин шүтэмширдэг хүн байсан гэж аав надад хэлдэг байсан юм а. Тэр надад Диана Гүнжийн зургтай сэтгүүл үзүүлдэг байсан. Миний бодлоор Диана үнэхээр гайхалтай гүнж байсан. Algo que para mucha gente bueno es frívolo y tonto. Намайг үзэсгэлэн зарлахаар шийдэх үед зарим хүмүүс эрүүл мэндэд золиосолж шал дэмий тэнэг зүйл хийх гэж байна гэж надад хэлсэн. Гэхдээ энэ нь миний хувьд зорилгоо биелүүлэх ганц арга байсан гэж тэрээр ярьсан байна.